За ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид суралцж байгаа хүүхдийнхээ боловсролд анхаарал хандуулдаг эцэг эхчүүдэд болох нэгэн мэдээ бидэнд байна. Чанар, туршлага, амжилтаараа тэргүүлэгч байсаар ирсэн Дархан Монгол Туркийн хамтарсан сургуулийн ээлсэлд авах хугацаа тунд өгсөн бөгөөд энэ үйл явдалтай холбогдуулан тус сургууль ээлсэлтийн шалгалтандаа бэлтгэх сургалтын бүртгэлээ явуулж эхэлжээ. 1994 оноос эхлэн Монголын ерөнхий боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Туркийн хамтарсан сургууль өнөөдрийг хүртэл босго өндөртэй дунд сургуулиудын тэргүүг бичгцээр ирсэн юм а. Өмнө нь 8 дугаар анги төгсөгчдөөс элсэлтийн шалгалт авч улмаар шалгалтанд тэнцсэн сурагчид тус сургуульд элсэн ордог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн энэхүү шалгалтыг 7 дугаар ангийн сурагчдаас авч эхэлсэн юм а. Сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартад бүрэн нийцсэн дуршлаг бүхий мэрэгжлийн багш нараар хичээл заалгадаг. За хүүхэд бүрд жинхэнэ утгаараа хурж ажиллаж чаддаг. Дээр нь ерөнхий эрдмийн хичээлүүдийг англи хэл дээр заадаг гэд тус сургуулийн онцлог давуу талуудыг хүн бүр мэддэг гэхэд хэлцэхгүй бизээ. Энэ бүх боломж Дархан Монгол Туркийн хамтарсан сургуульд суралцж байгаа сурагчныг бүрт нээлттэй суралцагчдын тоо хязгаартай учраас элсэгчдээс шалгалт аван шалгаруулалт хийх зайлшгүй шаардлага тулгардаг байна. Гэхдээ сургуулийн хамт олон элсхийг хүсэж байгаа сурагч бүрт боломжийг бий болгох үүднээс элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалтыг явуулдаг байна. За энэ жилийн тухайд элсэлтийн шалгалт ирэх 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулалтаар төлөвлөгдсөн байна. Харин тус шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлжээ. Хамгийн гол нь болохоор энэ сургуульд ирээд сурахад боловсрлоос гадна найз нөхөрлөл, биеэ даах чадвар бүх зүйлийг энд сурдаг. Тэгээд сургуулийн боловсролын үед бүх багш нар нь өндөр мэрэгжлийн багш нар байдаг. Турк, Монгол багш нар ажилладаг. Тэгээд бүх хичээл нь англи, монгол хэл дээр явагддаг. Тэгээд одоо энэ сургуульд орж ирснээр бүх боломжууд нэгддэг. Ямар нэгэн урлаг спорт хичээлийн арга хэмжээнүүдэд маш их сургуулиас дэмжлэг үзүүлдэг. Төгсөгчдтэй бас маш сайн харилцаатай байдаг. Ерөөсө төгссөн гэдэг ахгүй сургуультайгаа маш сайн харилцаатай байдаг. За 1-р сарын 31-ний өдрөөс эхлэх элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалт үндсэндээ 80 цаг үргэлжилнэ гэдгийг багш нар хэлж байна. Сургалт дарханчуудын хизээний танил зэрвээ сургалтын төв дээр явагдах бөгөөд суралцагч бүр ном, гарын авлага, сурах бичгээр бүрэн хангагдах юм байна. За дашрамт сонирхуулахад Дархан Монгол Туркийн хамтарсан сургуулийн хичээлүүд монгол, англи, турк хэл дээр явагддаг учраас таны хүүхэд суралцах хугацаанд англи, турк хэлийг хангалттай хэмжээнд суралцна гэсэн үг ээ. Цаашлаад энэ давуу талаа ашиглан олон улсын нэр хүнд бүхий ихтэй сургуулиудад хүссэн мэргэжлээрээ суралцах үе хаалга нээгдэн гэж ойлгож болно. За өөрөөр хэлбэл дэлхийн боловсролыг дэрэгдээсээ авах боломжийн төлөө эрхэм таныг алхам алхаж хүүхдээ Дархан Монгол Туркийн хамтарсан сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалтанд хамруулахыг санал болгоё.